оруулах шүү энэ фэйсбүүкээр тэгээд яг Мгм. дараад би гарсныхаа дараа тохиргоо гоцолчээд Аа за. чи орж байна уу? Өдрөөр тохиргоогоо нийтдэг нь орж ирэхгүй байх юм. Найз нартай ч юм уу те тэгж орж ирээд байгаа байхгүй. За цаада бүрээ. Цаада бүрээ. Цацагчаад үдээрээ. Сонсогч байна. За. Өдөр чивтээр нэг уулзалт тохирсон те. Аха. Тэр яриад тэгээд тэр яриад одоо тий сэдвүүд чавд яаж орж ирсэн бэ? Мгм. Тэгээд өөрийнхөө талаар танилцуулбал. За намайг Дамжинсраа авахт Отгон бүрүү гэдэг. За миний үндсэн мэргэжил маань болох дээр эрх зүйч, хуулийн сонгон шалгаруулалтын тэнцээ дүнгүүлэгч гэсэн мэргэжлэрээ бас ажиллаж байсан. Одоохондоо бол тэр хүүхд тасрах чөлөөтэй байгаа. За ер нь ингээд хүүхд тасрах чөлөөндөө сургагч багшийн хөтөлбөр тэгээд багшийн зарласан сургалтуудад бол тогтмол хамрагтрыг хичээсэн. Ялангуяа урлагийн сэтгэл заслын аргаар өөрийгөө одоо сурч хөгжиж хөгжүүлэх нь их зүгээр юм байна. Тэгээд хороондоо болох төр бас нийгмийн ажилтныг хийж исэн. За энэ хугацаанд миний явах хичээлэл ер нь гэр бүл хүүхэд хөгжил рүү чиглэсэн юм байна. Тэр дундаа нийгмийн хариуцлагынхаа хүрээнд би те энэ ажлуудыг хийвэл надад илүү цохимжтой юм байна. Тэгээд түүнээс гадна би өөрөө ингээд нэг ярих дуртай, олны өмнө гарч ингэж бэлтгэл сургалт явуулвал миний бас ингээд нөгөө хийж чадах ажил юм байна гэдэгтээ бол бат найдвартай итгэсэн. За тийм ч учраас би гэр бүлийг аз жаргалтай болгохын тулд өөрөө ингээд сурч мэдээд сурч мэдсэн зүйлээ бусад гэр бүлд бас зааж сургаж өөрийн арга техникээ, багшийн заасан арга техниктэй тулгуурлаад өөрт байгаа нөөц боломжийг ашиглах нь зүйтэй юм байна гэж бодсон. За тэгээд мэдээж би бас өөрөө хожид төрсөн. Тэгээд хүүхдтэйгээ бас хэрхэн яаж харилцах вэ? Ээж хүн хүүхэд гарахаас өмнө яаж сэтгэл зүгээ бэлдсэн байх ёстой гэдгийг бол энэ олон сургалтуудаараа олж мэдсэн. Нөгөө төгөөр хүүхдийн бага нас гэдэг хамгийн чухал юм байна. Энэ насандаа хүүхдүүд хамгийн их сурч хөгжих боломжтой юм байна. Энэ насанд нь зөв чиглүүлээд зөв хүмүүжлтэй болгочих юм бол дараа нь 15 нас хүрсэн, 18 нас хүрсэн хойноо харамсаж суухгүй байна гэдгийг бол олж харсан. Тэгээд багшийнхаа заасан одоо дотоод хүүхэд гээд сургалтанд нь бол амжилттай суралцаа төгсөндөө бас өөрөө бахархаж чинь бас багштай гялалаа гэж хэлмээр байна. Тэг гоё харагдаад байх юм. Би юу? Баярлалаа агш. Нэлээд их бэлдсэн байж тээ чи. Өглөө бас айгүй гоё бясалгал хийсэн. Тэгээд маш гоё зүйл мэдэрсэн. Тэгээд маш гоё аз жаргалтай өдөр байна. Өнөөдөр өглөө босгож жоохон бүрхэг яана одоо нар гарахгүй бахтаа гэж бодсон ч гэсэн бясалгалаа хийсний дараагаар бүрхэгч байсан би бүрхэг тэнгэрс бас нар гялзуулж болох юм байна гэж бодсон. Тэгээд бас олон сайхан хүмүүстэйгээ ингээд уулзах бах тий. Тэгээд багштайгаа ярилцах бол аюу сайхан санагдсан. Тэгээд багш маань надад ийм сайхан боломж олгосонд бол багштай талархаад баршвэ. Чи өөрөө ямар мэргэжилтэй вэ гэдээ танилцуулбал өөрийгөө. За би болох дээр 2000-аас 2004 онд эрх зүйч мэргэжлэр боловсрол эзэмшсэн. За сүүлд 2015 онд шинжлэх ухааны технологийн их сургуулийн харьяа бизнесийн агсан түвшний сургууль хүний нөөцийн менежментээр магистрт сурч ирсэн. Гэхдээ бас нөгөө диплома арай хамгаалж амжаагүй байгаа. Ер нь бол одоо ажлын туршлага гэх юм бол би хувийн байгууллагад бас нэлээдгүй олон жил нарийн бичгийн дарга хүний нөөцийн менежер хийж исэн туршлагатай. За хуульчдынхаа сонгон шалгаруулалтанд тэнцээд за тэрнээс гадна нотротын туслах бол хийж исэн. Дараа нь тэгээд хам бүрэгдэд ажиллаж байхдаа болох дээр сонгон шалгаруулалтандаа бэлтэж байгаа хуульчдын сонгоноо тэнцээд тэндээсээ өмгөөлөгчийн мэргэжлийн шалгалт өгөөд тэгээд өмгөөлөгч гэсэн
мэрэгчлэлтэйгээр бас давхар явж байгаа. Тийм. Мөн бас Ганабал институтын сургагч багшийн хөтөлбөр төгссөн. За багшийнхаа бас явуулдаг сургалтуудыг бол амжилттай төгсөж байгаадаа бас баяртай байгаа. Юуны талаар ярих вэ? Одоо сэдвтэйгээ холбоотой ямар зүйл ярмаар юм? За дотоод охин гээд за одооны энэ өнцгөөс ингээд харах юм бол би бол багтаа маш их тийм ичингөрсөн одоо нөгөө нүүрэндээ айгүй том ингэтэй тэрнээсээ болоод би айгүйх нөгөө өсвөр насандаа маш их шарах одоо хүүхдүүдээс авч ирсэн ялангуяа эрэгтэй гэхдээ одоо чи ингээд тэр мингээ юу атсан байгаа ч одоо тэрээр дарцсан байгаа тийм ингээ бол далдлаад одоо мэдээж олон хүмүүсийн дэргэд гарахтаа бас гоё өөрөө бас багш хүн болох гэж байгаа хүн бас гоё бие бэлдээд гарвал зүйтэй гэж одоо тэгээд ингээд олонний өмнө гарахаараа айгүй гоё нээлттэй болчдөг би ягаад ч юм ингээд бие барих ч асуудал байхгүй миний гарах тайз юм шиг л надад санагддаг тэгээд хүмүүстэйгээ ингээд ярилцах тий халуун далаа уур амьсгал бүрдүүлэхдээ бас их дуртай байдаг. За мэдээ сургагч багшийнхаа хүрээнд би Баян Оршууны бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв дээр очиж сайн дураараа хүний нөөцийн менежментийн хичээл, хувь хүний хөгжил, эрүүл мэнд гэсэн сэдв, мөн бүтээлч гэр бүл гээд сэдвүүдэрээ бол лекц уншиж исэн. За ер нь Монголын үндэсний одоо үйлдвэрлэгч компаниудтай харилцаа холбоо тогтоож ер нь бол одоо бүтээлч гэр бүл, хувь хүний хөгжил, эрүүл мэнд гэсэн сэдвүүдээ бол нээлттэйгээр тавих бол чин хүсэл зорилготой байгаа. За мөн хууль эрх зүйн холбогдлолтой хүүхдүүдэд чиглэсэн ялангуяа 10 жилийнхэн зориулсан 10-аас 15-наас 15-аас 18 нас ч юм уу тэр хооронд бол хувь хүний сургалт хөгжил мөн хууль эрх зүйн холбогдлолтой хичээлүүдийг сургуулийн захиргаатаа ч юм уу ангийн багштай нийлээд зохион байгуулахад би бэлэн байгаа шүү гэж бас давхар хэлмээр байна. Тэ одоо чи миний сургалтанд чи миний ямар сургалтанд сууж ялаа? Мөнгөний тухай сургалтанд сууж исэн. За мөн нөгөө нэг эцэг эхчүүл зориулсан аз жаргалтай ээжүүдэд зориулсан аз жаргалтай ээж гэж сургалтанд сууж исэн. Сая дотоод хүүхэд гэж сургалтыг бол амжилттай суралцаж төгслөө. Ер нь бол багшийнхаа энэ тэнд нөгөө сургалтанд бол маш идэвхтэй хамрагдахыг бол хичээдгээ багшаа. Энэ одоо сая дотоод хөгж сургалт юм ямар санагдав? Тэндээс чи юу ойлгож мэдв нас үр дээр нь? За би болох дээр олон сургалт байсан боловч надад дотоод охин гэдэг энэ сургалт маш их одоо нэрнээсээ ахуулаад маш их таалагдсан. Тэгээ би дотроо ботсон талдаа шийдвэр гаргахаас өмнө яагаад би энэ сургалтанд суух хэрэгтэй юм бол бусад зөндөө үн цэнтэй сургалт байхад яагаад энэ дотоод хүүхэд гэдэг сургалт миний сонирхлыг татаад байна гэж би бас ботсон. Гэхдээ би гэр бүлийн одоо арт-терапи техникээр цаашдаа ажиллая гэж бодож байгаа бол өөрийнхөө дотор ямар хүүхэд оршин байгаа юм тэр хүүхдийнхээ оршин байгаа хүүхдээ эхлээд олоод харчий. Тэгвэл миний сургалт илүү гоё амьд үн цэнтэй байх болов уу гэж суралцсан. За суралцах хугацаанд мэдээж эхний 1-2 өдөр бол тун давгүй байсан. За 3 дахь өдрөөс нь бас сэтгэл донслогоонд орсон. Сэтгэл их ямарсан. Тэгээд урд хойно байсан одоо өмнөх харилцаанд байсан одоо нэг шарах маань сэтэрч гарч ирсэн. Тэрнээсээ болоод би их ирч хүчгүй улбар сул дорой болсон. Гэвч би бас босоод ирсэн. За энэ маань болох дээр багшийн сургалтаар заасан арга техникүүдийн ачаар би босч ирсэн. За мөн маш сайн төвлөрч сууд сурсан. Үүн дээрээ бас зүгээр л бүх юм бүтэн болно амгалан тайван орчинд бясалгал хийж сурахын гайхамшигыг мэдэрсэн. Тэр бясалгал одоо нэг удирдлагатай бясалгалын тусламжтайгаар би дотоод ертөнц рүүгээ өнгийгөөд эргээд нөгөө техниктэйгээ одоо харилцахад илүү их төрхөмтэй, илүү их тэр бясалгал маань намайг тэр техникийн гараар зурж хийж бүтээж дотор байгаа өнгө будгаа гаргаж ирэхэд маань маш их тусалсан гэж дүгнэж байгаа. За нөгөөтэйгөр нөгөө мандала гэх техник нь надад маш их таалагдсан.
бүх юмд ямар нэгэн байдлаар мандала гэсэн ойлголтууд орж ирсэн. Тэндээс би одоо бүр ингээд төгсгөлгүй сайхан юм аз жаргал те өөрийн дотоод ертөнцид ямар гоё өнгө бодлого бас байдгийг, ямар гоё хээ дүрслэл байдгийг гэдгийг олж харсантаа бас маш их баяртай байгаа хөшөө. Тийм. Тэгээд дотоод охин маань ерөөсөө л миний ингээд сэтгэлийн гүн рүү чиглэсэн би сүүдэрт байх ёстой юу? Эсвэл дэлгэрч дэлбэлээд гарах нь зөв үү гэдэг шийдэл дээрээ би хичнээн жил сүүдэрт нуугдах юм бэ. Одоо 40 гарчлаа тий. Одоо энэ сүүдэрт нуугдсан охиныг яаж би цэцэглэж дэлбэлүүлж болох юм? Надаас ямар эрч хүч гарах боломжтой юм? Тэр бүгдийг би хаана ямар цаг мөчид яаж тэр хүмүүст гаргах боломжтой вэ гэдгээ техникүүдийнхаа тусламжтайгаар мэдэж авсан. За тухайлах юм бол би тэгж бодож байгаа. За хорооны одоо нийгмийн ажилтнуудад ялангуяа сэтгэл зүйн хувьд бол айгүй хачаалтай ажилдаг. Би ч гэсэн одоо Байнгол дүүргийнхаа хороон дээр ажиллаж байхад бас тийм юунуудаа дайрлцсан. Тэгээ би тийч нэг сургалтанд суучаад нэг 5 минут ч хоолоо идэж чадахгүй. Үгүй одоо тэр хүнтэй гэр бүлд нь очиж уулзалтаа ийм ажилтаа байгаа. За найз нь явлаа гэл. Тэгээ энэ бүгдээс шалтгаалж яхад ер нь бидний ажлын ачаал маш их байдаг юм байна да. Ялангуяа нийгмийн ажилтан тэр бүгдтэй би яаж энэ гоё техникүүдийг ашиглаж болох вэ гэдэг хөтөлбөрүүдээ бол одоо баг багаар боловсруулж эхэлсэн. Тэгээ тэр хүмүүстэйгээ юу ягаж энэ нэг сүүдэр тал байхаараа ямар байдаг талаар яриач. Тэр одоо нэг охин ирдээсээ сүүдэр дарагдсан охин гэдэг одоо зөвлөж чам яагаад авч ирв чи одоо сүүдэр дарагдсан охин одоо юу бодож мэдэрдэг вэ? Ямар хүмүүс одоо тэр бүгдийг одоо ямар ханддаг вэ? Би энэ одоо дотоод бүгдээ налаарч ирж болно. Гаднаас өөрийнхөө бага наснууд яагаад зүйлээд ярьж болно. За багтаа болох дээр би яг нөгөө ухаан ороогүй байхдаа 5-6 настай бол арай гайгүй байсан. Бусад хүүхдүүд ч намайг нэг тэгж ач холбогдлохгүй тоглож наадаг. За тэгвэл өсвөр наснд очихдоо ингээд гадаа тоглох гэхээр нөгөө мингнээс минь болоод хүүхдүүд надтай тоглодгоо, намайг их шоолдог. Тэгээ нөгөө боршгүйгийн үлгэр дээр гардаг шулам явж штэ гэл ингэдэг. Тэгээ би тэр одоо боршгүйгийн одоо үлгэр гардаг шулам гэдэг чинь айгүй том зүйрлэл байхгүй тий. Энэ одоо зүйрлэлийг ингээд чамд ингээд өвчгөр чи ингээд дотроо яаж юу мэдэрдэг байсан? Би бол амар айдаг байсан. Айгаад нүрээ дараад гэрлүүгээ шууд цухтаадаг байсан. Цухтааж оронгуудаа манайх ингээд нөгөө давхар хаалгатай байдаг байсан. Тэр маань ингээд жоохон ингээд хаалгаа ачаар хав харанхуу болон гэрлэн настдаг л да. Тэгээ би тэр нэг буланд очиод уйлаа сувчдаг байсан. Хүүхдүүдэд ялангуяа ингээд нөгөө дарамжлуулсан үедээ ялангуяа эрэгтэй хүүхдүүд намайг айгуух тийм дээрлэгдэг байсан. Тэгэхээр би амар хуйлдаг. Тэгээд ер нь ингээд бодож яхад тэр үеэс л миний нэг хүүхэд насны трам гэдэг ойлголт бол эхэлсэн юм байна. Тэрийгээ би өөрөө айгүй ингээд өршөөгөө дуучлаад ч юм уу ингээд дараа яваад идэг байсан юм. Тэр маань энэ сая дотоод хүүхэд сургалтын дээр маш их илэрч гарсан. Тэгээд би ер нь яахаараа дандаа ингэж олон жил одоо тий одоо ингээд яг нөгөө ажил хөдөлмөр хийгээ явж байхад би ингэдэг байхгүй юу? Тэр чинь бахан 10 жил ингээд одоо ангийн хүүхдүүд юм хийлээ гэхэд чинь би ингээд хийдэг юм хийчихэд тэгээ яг танилцуулах болохоор ангийнхаа нэг охинд ч юм уу өгөөд за минийс танилцуулах найс нэг суучий гэд. Тэгээд тэр ажил маань болох дээр яг уу миний хийсэн бүтээл мөртлөө цаанаа нөгөө хүн чинь өөрөө танилцуулцдаг. Жишээлбэл хувийн компани ч гэсэн ажиллаж байхдаа нэг ажил хийсэн ч гэсэн нөгөө ажлаа нөгөө одоо удирдах байгаа хүндээ өгчдөг. Тэр хүн маань эргээд одоо миний өмнөөс миний ажлыг хийцэн юм шигээр одоо ярих нь ингээд тухайн үед надад жоохон сэтгэл имзэглэж багтаа авсан болохоор би том бодсон ч гэсэн яг тэр зүйлдээ тэг ингээд уягтаад эргээд тэр нэг өөрийнхөө авах юм шиг авч чадахгүй те. Бусдад энэ боломжууд өгдөг байсан байна те. Тий, өөрөө хоошоо суучдаг. Тэгээд за энэ хүн л танилцуулчих. Гэхдээ тэр чинь нөгөө бол миний хийсэн юм байгаа даа байхгүй юу? Гэтэл би одоо тэрийгэ тэр хүний юм хийсэн юм шиг тий болгож одоо ингэж
тэр хүн одоо миний имийг өөрийнхөө би ингээ хийцэн шүү гэж утгаар ингээ танилцуулдаг байсан. Тэгээд яана энэ ч бол миний хийсэн ажил штэ ч юм уу те. Одоо жишээлбэл хорон дээр ч гэсэн ажиглагдсан л та ингээд юм хийсэн ч гэсэн миний нэр бараг дурддагтахгүй. Тэгэнгүүт тэр одоо нөгөө хорооны нийт ажилчдын тийм ажлууд хийсэн те тийм хүмүүс хийсэн гэдэг яг гол нөгөө хүмүүс маань өөрсдөө яриад би болох тэр ингээ хойно суучдаг байхгүй. Тэгээ миний нэр бол Тодорхойлстой гэж бодогдож байна гэдэг юм чи одоо Тэгэд бол ингээд нөгөө арцалтдаг байсан. Хүүшээ чи өөрөө танилцуулахгүй байсан бэ хийсэн ажиллаа те. Чи яагаад олны өмнө гарч чадахгүй байгаа юм гэ. Тэгээ би хороонд ажиллаж байхдаа хорооныхоо хэсгийн ахлагч нарт болох тэр нөгөө юу яажсэн л та. Лекц зас уншиж ийсэн. Одоо нөгөө стрессээс хэрхэн ангижрах вэ ч юм уу те. Тэр лекц уншихад би бүр өөрөөр амар бахархсан. Айгуу тийм аз жаргалтай. Тэгээд миний нөгөө яг сэтгэл шингэсэн лекцээсэн болох тэр тэнд суусан бүх хүмүүс надад баяр хүргэсэн. Тэгээ би мандала техникийг ашиглаж одоо те та бүгд өөрийнхөө одоо сэтгэл дотор ч байгаа өнгөөрөө энэ мандалагаас удах боломжтой гэдэг нэг 10 минутын хугацаа өгөхөд маш гоё хичээнгүйл буутсан. Тэгээд тэр сургалт маань маш гоё үн цэнтэй, айгүй гоё сургалт. Тэндээс би маш их эрч хүч авсан. Тэгээд хэдийгээр хорооноосоо би гарсан ч гэсэн за би яг л энэ чиглэлээр явах хэрэгтэй юм байна. Ялангуяа урлагийн сэтгэл засад бол намайг маш миний дотор нуугдсан тэр одоо тий баяр баясгал, аз жаргал, өнгө бодгийг ста гаргаад ирэх юм байна гэдгийг ойлгосон учраас би Нарантлаг багшийн сургалтанд суусан, Бэр цэцэг багшийн сургалтанд сууж исэн. Тэгээд за мэдээж таны сургалтанд бас сууж байгаа. За ингээд нэг 2-3 багшийн ингээд арга барилыг өөрөө авч байгаа гэрнэ. Аль нь надад илүү хүн цэнтэй байв, аль нь надад хамгийн сайхан сэтгэл төрүүлв гэд ингээд ботсон л доо би. За тэгээд бид энэ дундаас нэг л хүнээ сонгосон. Энэ хүнтэйгээ цаашдаа бас хамтарч ажиллаад тэгээд олон сайхан одоо сургалтуудыг амжилттай хийнэ гэж бодож байгаа. Энэ одоо жишээ ярьлаа шүү дээ. Тэр өсвөр насны хүүхдүүд одоо болгоомжгүй үг хэлдэг байна. Тэгээд тэр нь одоо өөр хүүхдүүдийг одоо шархлуулдаг байна гэдэг ярьж байна. Тэгээ яг ингээ өсвөр насны хүүхд чинь яг ингээд би одоо өөрийнхөө дүр төрхтэй ингээд бүр хамгийн хөөрхөн байсан ч гэсэн эргэлздэг одоо үе. Чамд бол ингээд гэр бүлийн дэмжлэг багасаа ингээд хүлээн зөвшөөрсөн байсан. Тэгээ гэр бүлтэй ч тухтай аюулгүй байсан баг тий. Яг одоо энэ өсвөр насныхаа нэмрэлийг чамд даван толгойж юу гэсэн юм бэ? За одоо ингээд бодож байхад би тухайн үедээ ингээд уйлаа сэтгэл санаагаар ундагч байсан. Дотроос нэг юм намаа ингээд ирч хүч өгдөг гэсэн байхгүй. Чи чаднаа. Чи болноо. Тэ өнөөдөр чи ингэж дарамжлуулсан ч гэсэн маргааш зүгээр. Ялангуяа би нэг 16 17 наснаас эхлээд илүү их нөгөө нээлттэй болж эхэлсэн. Би ингээд тэ гэрт суугаад найз нөхдөдгүй ингэж байж яснаас гатгшаа гарах хэрэгтэй юм байна. Тийм ээ би одоо ийм мингтэй энэ байгаагаараа л би байх хэрэгтэй юм байна гэд. Тэр үедээ бол сайн тэрийг ухаж ойлгоогүй. Зүгээр би хүүхдэд тоглох ёстой. Хүүхдэд тогломоор байна гэж гэрээсээ гараад бүжтгэл хэлсэн л та. Мэдээж жоохон шарха хаваад ирэхээр гэрлүүгээ буцаад орчдөг. Ихэнхдээ бол гэртээ байдаг байсан. Гэхдээ 16 17 наснасаа эхлээд би илүү их одоо тийм юмаа сурч мэдээд өөрийгөө илэрхийлж чадах юм бол би илүү их амжилтанд хүрэх юм байна. Тэгээд нөгөө 10 жил сурж байхдаа нийгмийн ухааны хичээлүүдэд маш сонирхолтой байсан. Тэндээс зохиосон дугуулсан секцэнд хамрагдаад улсынхаа ол нөгөө олимпиад эдэрт оролцоод 2 дугаар байр орж исэн, тусгай байрандаас ороод ингээд миний нэрийг зурхтаа ингээд тэр үүдний самбар дээр ингээд мэдээллийн самбар дээр ингээд гаргахад надад бол маш сайхан санагдсан. Тэгээд нөгөө тухайн үед эмээ маань бас жоохон хүнд өвчтэй байсан. Тэгэхэд эмээгээ сайн асардаг одоо шилдэг сурагч гэдэг шагналыг бас дүүргээс анх удаага одоо бодвол тэр орж ирсэн их нийгмийн ажилтнал байсан юм байна л да. Одоо бодож яхад би одоо сайн мэдэхгүй нөгөө 4-5 дугаар ангид байсан баха. Тэгэхэд надад нэг юм тендерийн өдрлөгч байхгүй юу? Тэр үе. Тийм болов эсвэл тэгээ ингээ орж ирээ дүүргээс бид нар ингээ явж гинэ. Чамаа ингээ шилдэг сурагчийг чи мэдэн. Дээрээс нь чи ингээ эмээгээ маш сайн асард юм байна гэдэг ингээ надад нэг хөөх ингээ Мик Маус өгөө. Тэгээд нэг юм дурсгалын эдэр юм өгөөд нэг өгчээсийг би бол хизээч мартдаггүй. Тийм. Тэгээд одоо
Бүрээчээсээ ингээд нэг сүүдэр талаас ингээд сайн ингээд ар царапи дотоод хөнгөтэйгээ ажиллаад яаж одоо энэ зүйлээ ингээд мэдээд дотроо чиний дотор ямар өөрчлөлт гарч ирсэн. Дотор алах дээр тэр охин инээсэн. Баярлсан байна. Би баярлсан. Тийм. Тэгээд юунд баярлж байгаа. Намайг ингээд нөгөө сонсож чадлаа тий чи намайг ингээд ойлгож ухаарлаа тий энэ дотор байсан одоо тэр нөгөө айдас тэр бүгдээсээ чи ингээд тэр яагаад чиний дотор тэр нэг сүүдэр гэсэн ойлголт яригдсан яагаад чи ингээд нуугдаад байсан охиноо би ингээд нээлттэй шүү ингээд чи одоо гарч ирэхэд болноо одоо хоёлаа юунаас ч айх шаардлага байхгүй гэдгийг сая дотоод хүүхэд сургалтандаа суугаад техникүүдтэй ажиллах явцдаа илүү их нээсэн. Ер нь бол нээгдсэн байсан. Тэрийгээ болохоор би шалхаа ер нь аниулсан юм байна гэж бодож исэн боловч үгүй байсан юм байна. Бүр цаад гүнд нь нээсэн одоо нөгөө бүр ингээд гүн тогтцсон шархыг би эдгээж илаашуулж арай амжаагүй байсан юм байна. Зөвхөн өнгөцгөн талаал би ингээд нөгөө өөрийгөө хураал яваадсэн юм байна. Гэтэл одоо яг тэр дотор байгаа охин маань инээсэн би тэрийг өөрөө би сэтгэлээрээ мэдэрсэн. Тэр нь надад хамгийн гайхалтай. Тэгээд би ингэж олон жил сүүдэрт нуудаг шаардлагагүй байна. Би зөрөгтэй алхам хийх юм бол хинээс дутхгүй байж чадах юм байна. Миний охин одоо сэрцэн одоо готрол гуньгаа орхиод инээгээд баярлж байгаа учраас би өөрийгөө ойлгоцсон учраас илүү их одоо нөгөө сургалтаа амьд явуулах боломж маань илүү их нэгдсэн. Сургалтаа явуулахаас өмнө сургалтаа явуулах чи дараа заяа. Одоо хэлээ заяа. Чи ингэж аахгүй сүүдэр дарагдсан нуугдсан охиноо ингээд нөгөө нэг зүгээр ингээд нөгөө нэг далдлаад тэ ингээд нугаагүй чи нэг ингээд ойлгоцсон тэгээд ойлгогдсон гэдгээ мэдэрсэн гэд тэ эндээ ингээд нөгөө нэг дэмжлэг гэтэр өгөөд чадсан одоо энэ нөгөө ололтой амжилтыг чи би бүр ингээд сайшаал магтмаар байгаа байхгүй юу. Тэр чинь үгээр би тэгээд энийг ингээд цаанаа гэж явчихар чи би тэгээд нэг үнцэн өгч амжихгүй байгаа байхгүй юу. Айгу хордоо олон зүйлүүдийг ярьчихж байгаа болохоор энэ сүүдэр дарагдсан охин чи айгу үнцэнтэй зүйлүүдээ ойлгоод ухаарад ойлоо өчигдөр коучинг яриад чи нөгөө би ингээд ярмаар байна гэсэн чи би тэгвэл хоёлаа маргааш ярэ гэдэг хоёлаа өнөөдөр ингээд техник сателлитер байсан ч гэсэн ингээд ороод ирлээ шүү дээ тий. Тэгэд энэ одоо нөгөө охин чи ингээд бүр юм зоригтой охин бахахгүй чиний дотоод зоригтой охин чи би тэгээ бүр ингээд баяр хүргээд чи ямар одоо ухаарлалтайгаа энэ одоо зориг авцсан чи бүр цаашаа ингээд бүр гэрэлтэд идэх амьдралаа чи ингээд харцсан байна шүү дээ тий. Тэгээд тэрэндээ юу их үгэж хүртэл бодчих. Өөр хүмүүст болохоор би энэ чинь ингээд тайлбарлаж өгөх гээд байна гэсэн үг байхгүй юу? Зөв. Тэгээ хийх юм бодоо чи сүүлд нь ингээд ойлоо дуусахаас өмнө ярьчихж болно. Тэр нэг хүмүүс чи ингээд яаж чи ингээд шилжилт хийсэн бэ? Яасан хийсэн бэ гэдгийг чи ингээд ойлгохгүй жиж магадгүй байхгүй тий. Тэр энэ гэрэлтэд дэлбэлэх амьдралын тэр итгэл чамд одоо ямар хүчт нь орж ирсэн бэ гэдэг ингээд хэлвэл тэгээд чиний бодол мэдрэмж болгоом дээр чи ингээд үнцэн өгөх гээд байгаа биз? Ер нь бол одоо ингээд нөгөө системтэй мэдлэг гэж маш чухал юм байна. Нэгдүгээр хичээл нь ямар байж болох вэ? Хоёр нь гээд шат дахих тусам миний охин илүү их одоо нөгөө нэгдэж одоо өөрөө өөрийгөө уучлж тэ тэгээд өөрөө өөрийгөө аргадаж тэ за одоо хоёлаа яг юун дээр нь алдсан юм бэ? Энэ техникийн одоо тий ялангуяа тэр дотоод хүч одоо удмын хүч тий тэр хүч маань надад юу бэлгэлсэн? Одоо жишээлбэл удмын хүчин дээр эмээ маань ээжийн талын ээж маань оллоо намайг хичээгээрээ гэдэг үг л хэлээдсэн. Тэгээ би тухайн үедээ яагаад энэ эмээ маань надад ийм үг хэлээд байгаа юм болоо гэд ойлгосон. Сайн бас ухаж ойлгоогүй боловч ингээд хичээлээ хийж дуусны дараагаар ингээд техниктэйгээ ажиллах ёстой. Нэрээ миний цаг үе болцсон юм байна штэ. Би ингээд энэ техникийн тусламжтайгаар ингээд маш сайхан охин маань ингээд өөрийнхөө одоо тий готрол гуньгаа хаяад орхиод тий уйлах үедээ уйлаад тий шатах үедээ шатаад ингээд гараад ирсэн учраас би билээ одоо чи билнэ үү гэд миний биенээс асуунгууд бит хоёрын давхцал
одоо яг нэг төвшөнд очихоор илүү их би ч өөрөө гэрэлтээд миний охин ч гэсэн ингээд дотроос намайг ингээд хөдөлгөөд байгаа байхгүй ингээд одоо болсон хоёлаа дэлбэлээ л да одоо дэлбэлээд дотроос нь гарах үр жимсээ ингээд харамгүй хоёлаа хүмүүст ингээд түгээл да гэд ингээд бүр шинээд хэлээд байгаа байхгүй юу. Тэр нь л одоо хамгийн гайхамшигтай. Ер нь тэгээд энэ нөгөө бясалгаад тэгээд сүүлд нь яг техник ажилтайгаа хийхээр энэ бол илүү гоё ингээд зохиц бүтээл болж байгаа байхгүй юу тий. За магадгүй нэг хэсэг нь дутуу байх юм бол бас жоохон өрөөсгөл байж болох. Төвлөрөөгүй үедээ тий одоо төвлөрөөгүй үедээ тэр одоо насан дээр одоо ямар нэгэн зүйлээ санаад урсаад ингээд тэр зүйлээ ингээд бүтээлээр хийгээрэй гэж штэ тий. Тэгээд үе шатууд болгон тий ингээд өөр онцлогтой юм штэ тий. Жишээ нь миний өөрөөрөө байх тэр уушхан мань гүрэлдэх юм ч штэ тий. Чи одоо хамгийн сөөрнө гэж байлжсэн тий. Энэ одоо нэг өөрөөрөө байх оршихуд дээр чи ямар үнцэнтэй зүйлүүдийг ингээд ажиглаж чадсан байна. Би ерөөсөө одоо ялангуяа энэ арт терапи буюу одоо урлагийн сэтгэл заслаар л би ер нь өөрөө эдгэрч илаарших төрлийн хүн юм байна. Зүгээр ингээд нэг багш лекц уншаад сэтгэл зүйч ч юм уу ингээд зүгээр ярих нь гол нь биш. Өөрөө гараараа мэдэрч хийж одоо тий яагаад энийг энэ дээр жишээлбэл хар өнгө ороод ирсэн юм бол тэр үед тэгвэл миний сэтгэл жоохон тавгүй байсан юм болов ч юм уу ингээд зураг хараад өөрийнхөө хэмжээнд ойлгох ч юм уу тий тэгжээж ингэж өөрийнхөө яг биеэр туулж мэдэрч одоо нэг юм ингээд нэг энэ харандаа байсан ч гэсэн энэ харандааг ингээд барьж үзэж штеп шар нь ямар өнгөтэй гэдгийг улаан нь ямар гэдгийг хар нь ямар ч гэдгийг ингэж мэдэрчиж би ойлгодог төрлийн хүн юм байна. Тэгээд ингээд одоо би ингээд урд нь хийжсэн бүтээлээсээ бас аваад ирлээ л дээ багшаа ингээд би бас энийг одоо төрхөөсөө өмнө ингээд хийжсэн юм байна. Энэ одоо ингээд юу багшаа хасаар хийсэн цэцэг. Би өөрөө яг л ирвэх шиг энэ цэцэг шиг энэ гоё ингээд өнгө бодгаар ялгарсан ийм гоё юу шиг байх дуртай юм байна. Ийм гоё тод өнгөнд би их дуртай юм байна. Ирвэхийн их дуртай юм байна гэж л өөрийгөө аюу бодлоо шүү дээ. Тэгээд яг ингэж нөгөө өөрийн гараар юм хийж бүтээж ярьж ингэж те зурж сараачжиж ингэж нөгөө сэтгэл маань тайвширдаг юм байна гэж илүү ойлголоо. Тэгээ өнгө будаг бол намайг хамгийн их татдаг юм байна. Ялангуяа би гараараа бүтээл туурах их дуртай юм байна. Баг байхдаа нөгөө зүү их ороодог байсан. Тэгээ ингээд төвлөрөөл суугаал тухайд бодох юмгүй зөвхөн тэр зүү орохдоо л анхаарлаа хандуулдаг гэсэн. Одоо тэр юу маань надад их дутагдж байгаа юм байна. Төвлөрөл маш их дутагдж байгаа юм байна. Тий. Зав чөлөөгүй амьдрал нөгөө зарч боо шиг зүтгэсэн завилсан бурхан шиг тайвшир гэдэг үгийг би сүүлийн үед айгүй өөртөө шивэндэг болсон. Тэгээд өглөө болж уул ажиллаа эхлэхээс өмнө 5-10 минут бясалгалд суухыг эрхэмлдэг бас ер нь 5 сараас хойш нэг онлайн бясалгал явж байгаа. За тэрний маань багш алтаар хулан ингээд бүсгүй байгаа. Тэрэндээ бол маш их талархаж байгаа. Намайг бүх талаар дэмжиж байгаа. За нөгөө төгөөр багш минь энэ сайхан олон сургалтуудад намайг маш боломжтой нөхцлөөр одоо ингээд суулгаж байгаа бас багштай маш их талархаж байгаа шүү багшаа. Одоо энэ одоо тэр охиндоо дэмждэг охинд бол ямар аюулгүй орчныг бүрдүүлж байна? За нэгдүгээрт би маш сайхан тайван байх хэрэгтэй юм байна. Охиныг одоо дотроос нь сонсохын тулд эхлээд би цонхнуудаа хаагаад тий за тэгээ аль болох нөгөө уянгийн сайхан аяч юм уу тавьж агаад тэгээ төвлөр сууж нүдэ ер нь нүдэ энэ хамгийн гайхамшигтай зүйл байдгийм байна. Харахаас илүү нүдэ аних нь маш гоё ертөнцийг бас ингэж нэг агуулдаг юм байна. Тэрийг бол айгүй тийм нөгөө дутуул ухамсарлаж ойлгож авсан байна. За мөн нөгөөтэйгөр нөгөө аз жаргалын хөтөлбөрт ширээгийн аз жаргалын хөтөлбөрт бас хамрагдаад асгарт уйлсан. Тэгээд ингээд нөгөө төгсөлтийн ингээд 3-4 хоногийн баярын дараа ингээд бидээ бэлэг солилцоод ингээд яг нэг болсон түүхээ ингээд ярилцах хамгийн гайхамшигтай. Ер нь ингээд нөгөө тайвшраад бясалгал хийсний дараагаар тэр охин маань илүү их сэрдэм байна. Тэгээд юу хүсэж байгаагаа надад ямар нэгэн байдлаар хэлдэг юм байна.
Тийм. Чи өөрийнхөө тэр ичингүүрэлтэйгээ яаж учрав? Одоо ингээд нөгөө хүндлэнгийн зүгээс ингээд миний илтгэлийг ч юм уу миний ажлыг танилцуулж байгаа хүн яг над шиг одоо нөгөө чин сэтгэлээсээ нэг деталь хэсэг бүрийн арай нэг ярьж чадахгүй байсан байхгүй юу. Тийм учраас би өөрөө одоо илтгэгч болох хэрэгтэй юм байна. Олны өмнө зэгцтэй ярьж чадах уу? Аха. Нэг кинонд ирдэг штэ дандаа тийм дөрүүд байдаг штэ яг нэг гол хийсэн хүнийхэн урдуур нь өөрөө ороод тэр шагнал урамшил бүх зүйлээ наваад байдаг. Тэгээ дараа нь би өөрөө хийх ёстой юм байна гэж зөрөгтэй болоод тий яг л тэр. Тэгэнгүүт би магадгүй би энэ хүний хоронд байсан бол би яаж ярих байсан бэ? Гингүүд дотроос нэг юм ингээ хасаад идэг байсан байхгүй юу? Тэгээд ярих гэхээр нөгөө ингээд нөгөө надад нэгдүгээр зэгцтэй ярих чадвар бас айгүй дутагдaltaй байсан. Санагдсан. Магадгүй би нөгөө өөрийгөө голж исэн мэдрэмж маань тэн дээр бас их илэрч гарч ирсэн бах л та. Тэгэнгүүт би өөрөө ярих ёстой. Гэхдээ зөв зэгцтэй ойлгомжтой бис дараалтаа яаж ярьж сурах вэ гэхээр надад яалтчгүй тийм нэг илтгэгч одоо болох тийм нэг угаасаа нөгөө оюутан байхдаа илтгэлийн тэмцээн дээр сургуульдаа амжилт гаргаад тэгээд ихтэй сургуулиудын хэмжээнд 2 дугаар байранд орж исэн байхгүй илтгэлээрээ би. За тэгээд тэрнээс хойш бас нэлээдгүй хугацаанд бараг 20 гаруй жил ингээд дарагдсан байсан юм байна. Тэр маань болох дээр энэ нөхцөл байдал их сэрсэн. Дотоод шүмжлэгч чи яасан арай дуугаалсан уу тий? Дотоод шүүмжлэгч надад 90 хоногийн хугацаа өгсөн шүү дээ. Тэгээд гэрээ хийгээд тохиролцох байдаг. Тэгээд дотоод шүүмжлэгч байгаа гэрээ хийлээ. Тэгээд тохиролцох гэрээ дээр яагаад 90 хоног гэж хугацаа заасан? Би тэгээ гайхаад байсан үстэй тий? Мэдгүй манай шүүмжлэгч чамд яг 90 хоногийн хугацаа өгье. Тэгээд чи чадахгүй бол би буцаад ирээ шүү гэсэн шүү дээ. Бүр одоо тэгэл шууд эхэлцээ одоо өөрийгөө сонсохоор чи чадчихна гэж мэдэрч байна өөрийгөө. Өстө бүр гал халуун ингээд дүрлзээлээ ш багшаа одоо галтай чи мэдрэг таалаа дээрээс би юу зод юм хийгээд өгчээ гэсэн шиг тий. Тэгэхээр магадгүй одоо надад нөгөө богино хугацаа өгсөн ч гэж магадгүй би тэр дунд өөрөө амжих хэвээр би дахиад тэр дотоод шүүмжлэгч буржгар өстөг ирүүлмээргүй л шүү дээ. Жохон нам дарж өөрийнхөө одоо тий шүүмжлэгч яхад дүр зурагч байна харуултаа. Нөгөө нэг даашинзын багшаа юу яатсан шүү дээ. Чиний нөө би постэр оруулсан чи чиний зураг байсан тий. Буржгар өст шүүмжлэгч. Тийм миний шүүмжлэгч авахгүй байдаг чинь. Тийм л дүр зураг надад ороод ирсэн. Амар хөмсгөө зангидсан. Тэгэл буржгар өстэй тэгэл тэр нэг гашаага тулцсан юм яатсан ингэсэн тэгэл нэг охин өөрөө ирэхгүй. Би тэр чинь нөгөө даавгаар бүтээсэн штэ даашинзээ. Энэ одоо дотоод шүүмжлэгч хүний дотор байхаар яаж нөлөөлдөг байна хүнд? Тэр нөгөө охины сүудэр дарагдахад яаж нөлөөлдөг юм тэр бас. Ер нь намайг ингээд нөгөө сайн чанарын маань ил гарахгүй болж л өгвөл чи дуу ээжээ да чи чадахгүй штэ гэл ингээл хэлээд юм. Тэгэхээр нөгөө улам ингээд нурмайгаад нэрээ би чадахгүй штэ надад тэгж хэлж байгаа юм чинь гэгэнгүүт бас нөгөө нэг дотоод охин маань бас эсэргүүцдэг байсан юм шүүмжлэгчэд дарах гал чи чаднаа чи болноо гэнгүүт нөгөөт нь болоо мицээрэж иж хүн чамааг шүүмжлэгчийнхаа дуу хоолойг өөрийнхөө дуу хоолой гэж заримдаа хүмүүс итгэждэг байхгүй тий. Миний толгойн дотор дуурж байгаа бүх дуу хоолой миний дуу хоолой биш байхгүй тий. Тэгэхэд хүмүүс энэ нэрээ тийм юм уу гэж яхаа би энэ үг миний юм бодол тий. Тархинаас гарч байгаа юм чи энэ би дуурж ийн гэж болгоод байдаг. Тэгэхээр заримдаа эдгээр шал өөр дүрээр орж ирж болно тий. Харин тийм байлээ шүү дээ. Тэгэнгүүт нөгөөдөгтэй чинь гэрээ мэрээ хийхээр бүрс амар гоё ясан. Ингээд би чамааг ялцсан шүү гэсэн мэдрэмж надад төрсөн. Тэр шүүмжлэгчээ. Шүүмжлэгчд бол айгүй олон жил дарагдсан байна шүү дээ тий. Гэхдээ надад нэг тийм яг ингээд нөгөө нэг толгойдоо ингээд дүрсэлцэн юм би ингээд яг хийж салдаг. Нөгөөтэйгөр ингээд
хэрвээ надад ямар нэгэн эргэлзээ төрөх юм бол би нөгөө шинжлэх ухаанчаар батлах айгүй дуртай. 3 4 баталгаан дээр үндэслэж за би зөв батсан юм байна. Аха. За одоо яг миний цаг гэж тэгж одоо нөгөө юмаа эхэлдэг төрлийн хүн юм байна. Тийм ч учраас магадгүй би энэ олон багш нар дээр очисон баах, олон юмаа магадaltaж мэдэх гээд те очисон баах гэж би бодож байна. За тэгээд баталгаа нотлоготой шинжлэх ухааны үндэслэлтэй болохоор за яг л нэг зарчмаар нэг хүнээ дагнаад явах нь зүйтэй юм байна. За магадгүй апдейт хийх болохоор зэрэг дахиад нэг хөндлөнгийн үнээ санаа аваад хэрвээ тэр хүн нь миний одоо нөгөө зиндаанд гэдэг юм уу да хүрэхгүй бол би шууд хаяал дараагийн үнээ ч юм уу хайгаад явдаг төрлийн хүн юм билээ. Ер нь. Тэгээд шүүмжлэгч чинь чамд одоо ингээд тохиролцоо цаг хугацаа өгөөд тэгээд тэрэн дээр чи ингээд яг ингээд за тгийгээд бүр ингээд гар барьцсан нэг мэдрэмж авсан уу те. Тэгсэн. Тэгээ айгүй гоё ирч хүчтэй мэдрэмж авсан. Тэгээд би бүрстэ нэг гялзуулчихсан аа гэсэн гэж бодоод байгаа шүү дээ. Энэ бол. Тийм. Тэгээ магадгүй 90 хоногоос дээш би тэрийгэ ялан дийлээд авчих юм бол миний нэг шүүмжлэгч них дахин орж ирэхгүй баха. Ер нь жоохон дарагдана гэж би бодож байна. Чиний жинхэнэ мөн чанар ч оршиж илүү өөрийнхөө хүссэн зүйлээ гэсэн үг үү те. Жинхэнэ мөн чанараараа оршихоор амьдарч байхдаа дотоод шүмжлэгчийн дууалаагүй янз бүрийн ингээд шарах драмаагүй тэг ингээд яг өөрийнхөө өсөж байгаа зүйл дээр төвлөрөх амьдрал тэг одоо айгүй олон хогоо ингээд хайчлаа штэ тэ. Тэгэхээр ингээд оюун бодолч ингээд мэдрэмж чи ямар болдог вэ? Чиний оршуу чи ямар болдог вэ? Тийм зоригтой шийдэмгий хийх ёстой ажиллаа л хийх гэж байгаа юм шиг нэг тэгж одоо ингээд нөгөө нэг имийг ингээд чин зорилгоо болоо тэр уулын ориглоо харсан учраас тэр замд дайралтж байгаа энэ чулуунууд олныг асуудал биш байна. Зарим нь тойроод гарна, зарим нь даваад гарна тий. Тэр уулын ориглыг би харсан учраас одоо л надад нэг асуудал алга. Яг нэг сургуульч одоо ингээд богино хугацаад боллоо ш 6 хаадаг. Тэ 6 хичээл орлоо. Тэгэхээр яаж одоо зарим хүмүүсийн хувьд одоо ингээд итгэмээргүй санагдаж штэ. Яаж одоо ингээд дотоод өгдөж юм хугацаанд ингээд мэдээд шүмжлэгчээ ажиллаад уран зургийн хэр боломжтой юм бэ гэх юм байх нь үстэй. Тэрнээс өмнө магадгүй би их бэлтгэгдсэн байх. Яг энэ цаг мөчтөө яг надад хэрэгцээ шаардлага олон сэдвийн сонголтоос би зөвхөн энэ дотоод хүүхэд гэдэг хичээлийн яагаад сонгоод ороод ирчүү гэд би өөрөөсөө бас маш их гайхаад асууж исэн л да. Тэгээ магадгүй энэ нөгөө цаг мөчөнч тэгж таарсан уу? Чи яг болчихжээ. Одоо энэ цувал стажинхэн алаад өгөх гээд байна гэсэн мэдрэмж байсан бах. Тэгээд намайг ийшээ хөтөлсөн бах. Уулын би гэр бүлийн арт-терапист хөтөлбөрт уулын суралцъя гэж бодож ирсэн. Тэр чиглэлээр л би яваадсан уу тий. Тэгсэн чинь шууд дотоод одоо хүүхэд гэдэг сургалт руу ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр уртгуутаа хугацаанд би бэлтгэж жаад яг энэ дээрээ л одоо таны сургалтын дээр тесрэл хийх байсан юм байна л гэж би бодсон. Тэгээ энэ дээр чи маш олон гоё техникүүдийг үзэж штэ тэ тэр чи одоо бүр хийгээд хэрэгжүүлээд олон бас ингээд сүдэр дарагдсан ногцсон одоо хүүхдүүдээ өсвөр насныхыг ажиллаад тэдрийг өөрийнхөө амьдралдаа ирж хүчтэй урам зоригтой яг чи өөрийнхөө одоо ирж хүчээрээ зэнэглээд тэгээ цэцэглэх гэрэлтэх одоо энэ замд нь одоо тусалнаа гэж хэлж штэ тэ. Маш сайхан байгаа. Амьдрал ийм сургагч авч болно гэсэн чи ямар санагдчих чинь чамд. Юу нэмэх одоо ийм одоо сургалтуудыг яваалаа. Ийм сэдвүүдээр одоо энэ дотоод хөгтдөр үзсэн сэдвүүд хүмүүс заагаад явуулнаа. Тэгээд одоо яг ийм сургагч авч болно гэж бодохоор чамд ямар санагдчих вэ? Маш гоё. Би зүгээр ингээд нэг гоё хэрвээ ингэж өөрийгөө одоо зөөрлүүл ийм гэрэл одоо ингээд нэг хамгийн одоо гоё тод тэ хамгийн одоо сайхнараа хасахад би билэн гэдгээ л одоо бүр мэдэрч. Надаас ингэж гарсан гэрлийг бусад хүмүүс бас аваад өөрийнхөө тэр зүрхэнд байгаа одоо магадгүй шархалцсан нэг хэсэг хилтерхийг ч гэсэн миний гэрэл очоод ингэж
жоохон ч гэсэн хайлуулаасаа гэж бодож байна. Тэгээ миний сургалтнаас заавалчгүй их юм бүсгүй ч гэсэн нэг ширхэг ийм эрдэнэс аваад үлдээсэй л гэж би бодож байна тэр хүмүүсийг. Тэр эрдэнэсээ арчиж зүлгсээр байгаад алмаас олгосоо гэж бодож байна. Тэгэж би нэг айгүй олон багш нарыг одоо тийм болгосон шүү дээ. Одоо зүлгсээр байгаад олон багш нар маань одоо тийм зүрийн сургалтуудыг явуулж шүү түүхэд гэрмэл батаад түүхэд тийм гой сургагч багш нар болж байна. Тэгээ чи одоо бас ингээд ахад энэ сургагч багш захтан сууж байна тийм. Одоо түүхтэй өсөжчлөө. Одоо өөр ямар зүйл юмар байна. Ямар үгээ хэлмээр байна. Эсвэл хэлж ирээгүй зүйлүүд үү? За би энэ одоо нөгөө сургалтаараа дамжуулаад бусад таны шавнарт бас ингээд гоё уриалмаар байна л та. Бүгдөө ингээд гоё нэг шавийн багш нарын чинь бид бүгдээрээ ингээд хамтраад нэг сайхан гоё ивент ч юм уу зохион байгуулвал би очиход билээ. Би ганцхан одоо арт терапи урлагийн сэтгэл заслаасаа гадна хууль эрх зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэхэд билээ. Өөрийнхөө хэмжээнд ялангуяа одоо нэг бидний ирээдүй болсон одоо тий өсвөр насныхан хүүхдүүдтэй одоо тий хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн яаж нөлөөлөх үү одоо тий гэмтэргийн тухай ойлголт гэж юу нь юу байдгийг яагаад хүмүүс гэмтэргээс урьдчилан сэргийлэх ёстой юм хүүхэд яагаад одоо тий аюулгүй орчинд амьдрах ёстой юм үеийнгийн дээрлэхэлд байх ёстой юу байхсгүй юу тий тэр бүгд талаас нь бас ярилцаад ингээд хамтраад ингээд арт терапи техникээрээ тэр хүүхдийг эдгэж илэршүүлэх халхам хийхэд бол билээ. Зөвхөн хэлжсэн шүү дээ нөгөө хүүхдүүд сургууль дээр те одоо жишээ нь маш олон сэдвүүдээр те эцэгчүүд одоо те сургуульд авахыг хүсдэг. Тэгэхээр нөгөө нэг тэр дандаа хуулийн мэдлэг одоо хүүхдүүдэд олох нь чухал чи одоо мөгөөлөх чуулж юм бол те жишээ нь хүүхдүүдэд яаж одоо жишээ нь би нөгөө нэг арт терапи дээр хүүхдээ бол хайсан сэдв заадаг байхгүй одоо техникүүд ажилдаг. Гэхэд чи одоо булгай байвал одоо хүүхдэд ямар одоо тэ нөлөө үзүүлэх үү тэ одоо ч юм уу тэ дараа нь том болохоор юм ч юм уу бүлэглүүл ямар яах вэ цодон цохоо хийх юм бол тэ ямар нөлөө одоо тэдний амьдралд үзүүлэх үү ямар үр дагавар байдаг вэ амьдрал нь ямар болох уу гэдэг ийм одоо нөгөө лекцүүдийн сургалтуудыг бэлтгээд явуулаарай гэж хэлээдсэн шүү дээ тэ би бол нөгөө арт терапи сургалтууд дээр одоо чамайг яг тэгж ингээд бас юм сэдвээр ингээд орж ирж болно шүү дээ гэд хоёлаа ярьжсэн тэ нөгөө миний сэдв дээр энэ хуулийн сэдв орж ирэх гоё юм байна. Тэгээд энэ дээр хавдарч ажиллаж болох юм байна гэд би хэлсэн дээ. Ер нь бол одоо нөгөө таны шанартай бүх талаар хамтарч ажиллахад би бэлэн өөрийнхөө нөөц боломжийг хүний нөөцийн менежментийн талд, архив албан хэрэг хөтлөлт талд, хууль эрх зүйн мэдлэгийн хүрээгийн тэлэх гээд их мэтчлэн сэдвүүдээр бол ямар ч нөхцөл би өөрийгөө хувиргаад өөрчлөөд лекцээ уншаад хамтраад ажиллахад бэлэн шүү гэдгээ энэ одоо лайв юугаараа одоо мэдэгдэж байна. Тийм. Ямар ч цаг үед чин сэтгэлээсээ тусалдаг. Би ямар ч сургалт зохион байгуулсан сургалтын дундаасаа заавалчгүй 1-3 азтан шалгаруулдаг. Тэр бол зүгээр миний өгж байгаа сэтгэлийн бэлэг. Тийм. Хүмүүс ингээд нөгөө бэлэг авах маш нэг яах вэ? Одоо энийг дуусчаад тэгээд маргааш нөгөө тэр энэ юуг авалцалтай реклам дээр тавьчих нөгөө олон хүмүүст харагдахаар тэгээд багшаа надад нэг одоо хичээл зовоод та яна багшаа болоо гэх юу байна. Тэгээд тэгс багшаа би гарах болоогүй. Эсвэл одоо би юм байна багшаа болоогүй. Үгүй чи болоогүй л өөр хэм болох юм бэ гэж би зарим хүмүүст тэгдэг байхгүй юу. Надад бол ямар ч асуудал байхгүй багшаа. Наан урьдчилаад яриад ингэм бол би сургалтынхаа материалуудыг аваад хүмүүстэйгээ ярилцаа, сайхан олон сургалтуудыг бол хийхэд бэлэн байна. За ялангуяа энэ дундаа онцлоод хэлэхэд VIP сургалт буюу одоо тий 3-5 хүн ч юм уу 5-8 хүнд илүү их VIP сургалт явуулвал энэ урлагийн сэтгэл засал ялангуяа арт терапи техник илүү их гоё үйлчлэлтэй шүү гэж онцолж бас хэлмээр байна. Нийтийг хамарсан сургалтаас гадна бас нөгөө цөөн тооны яг зорилтыг бүлэгт чиглэсэн сургалт бас
илүү гоё үр дүнтэй байдгийг шүү. Тэрийгээ бас энэ дотоод охин сургалт дараач мэдчих авлаа те. Цөөхөн хүмүүст маш чанартай богино хугацаанд би сэтгэлээ ойлгоод ярилцах боломж олгосон ийм гой гой сургалтууд байд юм байна. Тэгээд бас дараагийн хүмүүс гоё суралцаасай гэж би хүсэж байна. Тий. Заавал шалгаруулах гэсэн үү сая? Азтай шалгаруулах гэж хэлсэн үү сая? Тийм нөгөө арт терапи техник үү? Тий, нэг техник явуулна гэсэн нь 3 хүнд явуулна гэсэн нь. Ер нь бол нөгөө нэг VIP сургалт буюу нөгөө бүлгийн одоо нэг ганцаарчсан сургалтыг бодвол нэг цөөн тооны тийм сургалтууд бас зохион байгуулвал гоё юм шиг надад санагдсан. Ялангуяа тэр хүмүүс одоо нөгөө нийтэд хамарсан сургалт яхаар хүмүүс тэр болох нөгөө сэтгэл мэдрэмжээ илэрхийлж чадахгүй. Гэхдээ би ярмаар байсан юм а гэдэг царайгаар өөдөөс хараад идэм билээ ингээд сургалт явуулж байгаа. Оол нэрэд бүрэн мэдэрчмээр байна гэлөө. Би ярих байсан шүү дээ. Багшаа цаг дуусна уу гэдэг. Багшаа би бас техникээр өөрийнхөө асуулт хариултаа ярьж байгаа гэж хэлсэн. Харцнаас нас мэдэгдсэн юм байлээ. Би бас багш болоод илүү одоо нэг олонний өмнө гарахаараа багш би та нарыг ста уншиж шүү гэд нэрэл үний юм байлээ. За юу гэжтэй багш яг бидрэг уншиж харагдаач марагдаач гэл ширээний цаана юу болдог байлаа. Гэтэл өөрөө багш болохоор яг дэлгсэн тэрлэг шиг гэдэг шиг л бүх хүмүүс яг нүдэн дээр ил харагдсан юм билээ шүү дээ багшаа. Би одоо зүгээр хийдэг байхгүй баг. Гэсэн шүү дээ. Ингээд нөгөө болон жил ажилласан чи би ч одоо 25 жил багшилчлаа шүү дээ. Тэр чи ингээд хүүхдүүдээ эзэгчээд хүмүүсийг хараад тэгээ коучинг арт-терапигээр олон жил ажилласан байна. Тэгээ би ингэж бас ингээд нөгөө өчигдөр ингээд надад тийм бодол төрөөд байсан. Миний талархлын үр гэдэг ингээд ном байдгийг одоо сэтгэлээ талархлаар дүүргэх гэдэг өөрийнхөө гэр бүлийн арт-терапист багш нартай энэ номыг хэвлэн гаргаж ирсэн. Бид нар энэ дээр талархлын маш олон сэдвүүдээр өөрснийхөө түүхүүдээр ирсэн. Тэгээд энэ ном маань бол 2020 онд одоо хэвлэгдээд ингээд дууссан байгаа хгүй тий. Тэгээд талархлыг бол маш олон чиглэл хүмүүс гэж бодож стейжтэй одоо талархалдаг бол гэхэд ээж аав төрөл садандаа талархъя, гэр бүл өр хүүхдээ талархъя, их орон хүмүүн заримдаа талархъя. Тэгээд төр засаг төрийн албаа хаагчдаа талархъя. Багш нартай талархъя, найз нөхөд хамт олондоо талархъя. Бүр харагддаггүй зүйлүүдэд хүртэл маш их талархаж болно. Техник, технологид талархъя, бүгдд нь талархъя гэдэг ингээд сэдвүүд хязгааргүй байдаг байхгүй тий. Тэгээд энэ ном маань бол энэ дээр ингээд ард нь ингээд аюун коучинг тэр үедээс нөгөө 100 оролт гэсэн ном багхгүй. Тэр амжилттай ажралтай эмэгтэйүүд ч гэдэг 2020 онд санхүү чирмээ оюуны ном нэм байсан. Дараа нь тэгээд энэ сэтгэл засал мастеринг гараад гэдэг хэрэглээд урлагийн сэтгэл заслын мэдээс 19 онд хэлжсэн тийм. Өөртөө тэрслэх ном. Тэгээд ирчүүдэд гомдлох үе гомдлж эмэгтэйчүүд амьдралд маш сөрөг нөлөөлдөг. Тэгээд метафор одоо карттай мэдрэмж одоо төсөл төр зургийн карт саран зай бүтээрээ ингээд хэвлэмээр бас одоо карт гэдэг байхгүй. Тэгээд ийм одоо бүх зүйлээ ингээд багтаасан намайг дахиад хэвлэе гэж бодож байна. Гэхдээ энэ удаа хэвлэхдээ би заавал арт терапист нар гэхгүй зүгээр жирийн одоо хүмүүсийг одоо нэг юм 7 хоногийн дотор ном бичих тийм талархлын үр гэсэн одоо нөгөө групптэй одоо өрөндөө энэ дээр та нар орох хүсэлтэй хүмүүс нь одоо нэг гэдэг ингээд бичээрэй. За тэгээд та нар яах вэ гэхээр энэ сэтгэлээ талархлаар дүүргэх ингээд номны 2 дахь одоо нөгөө нэг юу вэ 2 дахь цуврал чи одоо ормоор санагдчихна бүр энэ одоо сургалтанд би бүр энэ талархлын үр 2 дахь номны ихэнх талархлыг би бичмээр санагдчихэв. Тэгээд энэ дээр манай нөгөө хин битгийн Сэлэнгэ тэгээд нөгөө нэг Ариун Баяр гэдгийн шүү. Ариун Баяр 2 дийлэнх юм бичсэн байдгийг. Тэгээд энэ намайг ингээд гаргахад бас тусалж ирсэн байхгүй. Тэгээд энэ бол манай Монголын урлагийн сэтгэл заслыг хөгжүүлэхтэй холбоо 2018 оноос үүсгэн байгуулагдсан явж байгаа шүү дээ. Тэгэхээр би одоо энийг 2 дахь одоо зурлаа явуулъя 5 жилийн дараа гэсэн үг шүү дээ. 2020 онд ингээд хэвлэгдсэн. Тэгэхээр та нар энийг гүйцэтгэгээд сонссон бол дараа нэгэд дараа бүр энэ би нөгөө гомдол гэсэн номыг ингээд гаргацсан шүү дээ. Тарарын агшаахаар гомдол гэсэн номоо гаргачаа. Тэгээд
тэмцвэрчлэх зүйл нь талархал гэж мэдчихсэн. Тэгээ энэ талархал юм арах юмсаа гэдэг ингээ бодоод байдаг байсан чинь тэр маань ингээд гарцсан байдгийг би энэ номоосоо дуран зориг талархлынхаа нөгөө марччихдаг шүү дээ бид нэр хай талархах. Тэгээд энийг одоо ингээд дахиад уушаад эргээд өөр дуран зориг авдаг. Тэгээ энийг одоо илүү нөгөө бодит амьдрал байгаа ойрхон бас хүмүүсүүдийнхаа түүхээр бас илүү баяжуулъя. Хоёр дахь зурвал юм дараа нь магадгүй болон зурвалж гарч магадгүй шүү дээ тий. Яг л би нөгөө маш олон ингээд нарыг тий ном бичихэд дуран зориг угаа дэмжиж бүр ном бичиж байгаа нөгөө нэг эхэлж байгаа зохиолч гэсэн бүр сургалтыг чинь 4-5 жил бас явуулж ирсэн. So та нар надаас тийм сургалтыг байгаа юу гэхэд дийлэх хэд би явуулж ирсэн гэж таардаг. Энэ одоо дотоод төгс сургалтыг гэхэд би бол 5-6 жил явуулж ирсэн. Ихтэй болцоо би ганцаарч явуулж ирсэн л та групп ганцаарч саналаа. Тэгээд одоо би намаа одоо нөгөө нэг яах вэ гэхээр хоёр дахь их жааш талархлын өөр хоёр дахь хүн болгоорж болно. Заавал одоо манай одоо тэгээ мастер коуч гэдэг сурж ирсэн коуч нар ч юм аа эсвэл заавал одоо манай албан сурж ирсэн тэгээ хар терапист нар гэхгүй зүгээр ерөөсөө ямар ч хүмүүс минь сургалтанд сууж ирсэн суугаагүй. Энэ одоо нөгөө нэг групп дээр ороод тэгээд би танаас янз бүрийн даалгаврууд өгөөд 7 хоногийн дотор энэ дээр ажилласан одоо талархлуудаа та нар бичээд байна. Тэдрийг чи ингээд зөвлүүлээд 7 сартаа тэгээд яг энэ намаа гаргана. Энэ ямар санаа вэ? Өстой гоё бэлэг байна. Өстой хамгийн тав. Би өөрөө ном дуртай. Тэгээ одоо ингээд бодож яхад багшаа би таны сургасан ер нь ихэнх шавь чинь одоо нөгөө сургалтын суусан юм байна. Зарим багш байна, инх чимиг багш тэгээд коуч санхүүч хэрмийн нөгөө хин байна. Тэгээ аюун тэгээд санхүүч хэрэм цувралын бүх номыг миний хүү 8-10 сартаагаас эхэлж цуглуулсан. Битээрс бүх цуврал нь байдаг. Оюун коучийн бас нөгөө юу номыг аваад юунд хамрагдчихсэн. Ганцаарчсан нөгөө сургалтанд нас хамрагдчихсэн. Тэгээд Аги Аруна хичдэр бас очиж энэ гомлын тухай сургалтанд нь бас сууж исэн юм байна. Талархлын үр номоо танаас гардаж авч исэн юм байна. Ер нь ингээд ямар нэгэн байдлаар тантай харилцаа холбоо тогтоогоогүй ч гэсэн 4-5 жилийн өмнөөс бол танаа шавнараар дамжуулаад би өөрийнхөө одоо нөгөө нээх алхмуудаа хийгээл яваад исэн юм байна. Яг энэ цаг мөчид ингээд өөрийгөө илүү сайн нээгээд яг энэ цаг мөчид таны сургалтыг бас амжилттай төгсөөд ингээд сэтгэлээ ярих мөч надад ирсэн бас би туйлын их баяртай байна агшаа. Чи яах гэж маш их хүсэж исэн би. Чигээд ихгүй харагдчихс. Тэгээд яг энэ ирч хүчтэйгээ энэ энергитайгаа ингээд хөөхтүүдээр өсвөр насны хүмүүсээр энэ одоо урьдчилан сэргүүлэх хөлзөө тэ одоо ингээд лекц зөвлөгөө эдгээр ингээд тогтмол өгөөд яваад байгаа. Тэгээд бас энэ хүүхдийн ар терапи тэ дотоод хүүхдээ лааршуулах тэ хайрлах хангах энэ одоо бас маш гоё сургалтаа бас ингээд зөвлөд байгаарэ. Би бас ингээд давхар явуулаа л энэ цаг зав болоод тэ одоо нөхцлүүд нь бүрдүүлээ бид нар хамт явуулж ч магадгүй тий. Тийштэй багшаа ер нь ингээд хамт момт явуулахад надад бол асуудал бол ерөөсөй байхгүй. Харин ч илүү гоё нээгдээд хүнтэй ярилцаж нөгөө энергийн солилцоонд орохоор маш сайхан зарим хүмүүсээс дэндүү их гоё аз жаргалыг мэдэрдэг тэр хүмүүсийг танихгүй ч байсан энерги эрчим намаа ингээд бас сэргээдэгт маш гоё байдаг штэ хүмүүстэй ярилцах айгуу дуртай штэ би ер нь. Би одоо тийм одоо дуртай хоббит болол энэ олон жил хүмүүс сургалтууд явуулаад ингэж хазаарчсан групп дээр ингээд нэг ажилдаг гэсэн үг шүү дээ тий. Тэр хоббит хүмүүстэй одоо хийдэг ажил гэсэн үг шүү дээ тий. Тэгээд өнөөдөр ингээд хайлаа ингээд техникийн саадлага доцроод орж ирсэн ч гэсэн чи ингээд нэгтэй орж ирээ цаглаг ирж хүчтэй өөрийнхөө түүхээ өөрийнхөө амьдралынхаа талаар өөрийнхөө даван туулсан талаар яаж дэмжлэг өгсөн талаар хаалцсан шиг баярлжээ. гэж амжилт хүсье. Баярлалаа хөшөө харин ч намаа ингээд дэмжээд ингээд бас ийм сайхан боломжийг бас олгоод тий олон танигдах бас нэг алхмыг минь нээж өгсөн багштай талархаж байна. Тэгээд бүгдлээр багштайгаа хамтран ажиллахад билээ
гэж хэлмээр байна багштай. Яс ногруу юу YouTube дээр бас бичлэгүүдийг оруулцдаг шүү дээ зурлалаар. За одоо өмнө нь одоо манай багш нарыг ингээд энэ ямар гоё ундраа ямар гоё номоо бичсэн гэд ингээд хараад байдаг байсан чи одоо яах вэ чи өөрөө ингээд орж ирсэн мэдрэмж нь өөрөө нөө. Айгу гоё яд юм байна. Ингээд нэх гоё яг нэг тэр ялангуяа одоо нөгөө сараа тэгээд нөгөө тэр хин ундраа эдний ярилцлага нь бусад хүмүүсийн ярилцлагаас илүү гоё амьд байсан. Айгу тийм нэг сэтгэлд хүрсэн гэдэг юм уу та. Илүү их гоё юм сэтгэл догтлуулж дагаад би тэр хүмүүстэй адилхан ингэж догдолсон гэдэг юм уу да одоо тий. Тэр манай одоо сандарч дийлхэн тийм байдаг байхгүй айгүй гүнзгий боддог ухаардаг мэдэрдэг олон хүмүүстэй ажилласан тэгээ чам шиг бас олон хүмүүстэй туслая та гэсэн тийм одоо шавнар дээр ирдэг дэрнээс өөр хүмүүс бараж ирэх боломжгүй байгаа. Харин тийм. Тэгээд айгүй гоё энергиудыг мэдэрсэн. Тэгээд ажил мэргэжилтэд эзэн болохын гайхамшигыг тэр хүмүүсээс бас анзаарсан. Тэгээд хоёлаа өнөөдөр өчигдөр хоёлаа ингээд уулзалтыг гэсэн чинь ингээд өнөөдөр энийг хэрэгжүүлчихлээ шүү дээ тий. Тэгэхээр үгээд надад ингээд яг хэр би яг өдөө хатгадаг юм шүү дээ багштай гэдэг гэсэн чинь би нөгөө нэг энэ чадраа мэдсэн байсан байна л да. Нөгөө том менторинг сургалтад суужсэн чинь ингээд нэг ажиглагч хийжсэн чинь манай нэг ментор тэгжсэн чинь нэг дандаа нөгөө виза гэдэг ингээд өдөө хатгал дуудлаган дээр ингээд ажилладаг юм байна гэдэгтэй чи хүмүүсүүдийг ингээд өөрөө ингээд ингэж гэж айгүй хэлдэг юм байна. Би өөрийгөө тэгж боддог байсан чи нэрээ тийм байгаа хгүй тий одоо чинь оюунаа чи намаа биччихээ одоо энийг явуул чи мундаг багштай. Тэгээд ингээд бүгдээрээ тэгж хэлжсэн. Ундраа чи намаа бич ундраа төвөөс тэгээд тэр за гэл ингээд хэлдэг байхгүй яг өчигдөр хоёулаа уулзсан чи ингээд би ингээд подкаст хүмүүсээр гармаар юм гэхээр би өөрөөсөө юу чадах вэ? Чи минийх дээр орд гэл ингээд шууд ингээд хэлчихдэг байхгүй надад ийм санаа төрөх юм бол ингээд хурдан хэлчихдэг. Зарим нь авах зарим нь авахгүй гэсэн юм шүү дээ. Тэгээд яг ингээд аваад орж ирж шээ. Тэгээ яг тэр шиг тэр янз бүр ингээд болоо ингээд санаа маань бодол маань орж ирдэг тэрнийг ингээд аваад хэрэгжүүлээд байвал тэгж хэрэгжүүлдэг гэсэн бол одоо ийм ном одоо бийж гаргацсан бай. Манай шавнарч олон ном гаргацсан бай. Манай оюунч одоо нөхцөлгүй их номтой ахаад роман одоо бүр бүтээл өдрий чинь бүр ингээд дуудсан өдрий унтрааж хааж агаад бичиж байгаа гэж шүү. Тэр нь ч одоо бүр бестселлер эднэр болох байх та. Гэж бодож байна. Харин тийм. Та шавнараа маш сайн бэлдсэн нөгөө нэг шав бэлэн болоход багш гарч ирдэг гэдэг шиг багш шавнарч бэлэн болсон таач шавнараа бас маш бүр одоо юу гэдгийг 1000% тэнцвүүц бүтээсэн тэд нар чинь одоо ингээд соёлын үрийг тариад явцгааж ижтэй багшаа тий. Тэд нар одоо бүгдээрээ тэгж явж байгаа. Тэгээ би өөр анх 2018 онд одоо өөрийнхөө арт терапиг хожигийн сургалтуудыг ингээд явуулаад ингээд зарлж явахдаа хүртэл тэгж утсан. Надад айгүй тийм бүр ядаж нэг айгүй мондохгүй шаа өрөөд дөрөө тэгээд явж байхад тэр нь оюун коуч байсан байхгүй тий. Тэгэхэд нөгөө нэг энэ одоо ингээд олон юм бүтээх ингээд товчтой хүмүүс чи цаанаас ингээд өөр юм байна ингээд бүр шийдвэр гаргалтан дээр ингээд за сургалт зарлалаа шууд ороод ирдэг. Тэгээ би нэг хийнэ гэсэн бол ингээд хийдэг одоо бүр тийм гайхамшигтай хүмүүс байдаг юм байна. Аргагүй өдр сурагч байх зохиолчд болохоос аргагүй хүмүүс гэдэг нь эхнээсээ надад харагдчихсан болохоор би нөгөө орон зэрэг дэмжлэг хэдрийг маш их өгдөг байсан. Арын фронт дээр одоо нэг сүтрийн коуч гэдэг шиг арын фронт дээр ажиллаж исэн гэсэн үг. Тэгээ арын фронт дээр хоёулаа өчигдөр ажиллаад өнөөдөр чи ингээд ил гарч байгаа. Яг тэр шиг байхгүй. За тэгээд өөр хүмүүс одоо энэ одоо уулзалтыг бичлэгээр хараад ингээд манай бүрвэдээ танилцаад тэ. Одоо яг чигнэр нь одоо бүрвэ биш шүү дээ. Бид нар чинь нөгөө дандаа нөгөө тавчлаад ингээд ярьдаг шүү дээ тэ. Чи өөрийнхөө нэрээ бүтнээр нь хэлдэг. Намайг отхон бүрөө гэдэг. Тий одоо чи бүрэ тэгээд ста гэхээр чи би чамаа бүрэ гэдэг үздэг гэсэн чи тэ. Чи бас айлын баг хатгаа охин тэ. Алаах нартай, дэвжигч ах нартай тэ.
тий. Тэгэл бид нар бас чамд өчөж өгдөг гэсэн. Тэгээ одоо ингээд өөрийнхөө дотоод өчийг өөрөөсөө ингээд мэдрээд их гоё явж байгаа, өөрийгөө илэрхийлж явж байгаа. Энэ одоо нөгөө гала үргэлж ингээд өөрийгөө те ингээд дэмжлэгийн үгээрээ тардаж те өөртөө урам зориг өгөөд ундрахын даваан дээр онторсныхаа дараа өөр дээр ажиллах биш. Өмнө нь ингээд сургалт дээр яваад тэр хүчээ ингээд цэнэгээ авчаад ингээд дандаа зогсолтгүй явж байгаарэ гэж хэлж байна би. Баярлалаа агш. Хүний нөгөө ууцыг нь хугалахаар биш ээ, урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг шиг. Урам тэгээд хүнд ингээд нэг гоё үг хэлэх хүмүүс маш их ховор болчихжээ. Чи гоё эмэгтэй шүү, чи гоё, өнөөдөр чи чадлаа шүү гэдэг үг л хүнийг аягүй тийм суналтын бэлэг штэ. Ер нь бол тэгэхэд бид нар үгэндээ тэрвэрлэлтэндээ аягүй харан болцсон. Би заримдаа сургалтын дээр ингээд сургалт зааж агаад хамгийн ард сууж байгаа хамгийн хичээл идэхгүй оролцсон хүүхдийг гүйж очиж тэрвэрдэн шүү дээ. Миний сургалтанд суусан баярлалаа чамд гэд бэлэг өгөхөөр маш гайхдаг шүү дээ бусад хүүхдүүд. За баярлалаа. Тэгээ хүн болгоод үнцэнтэй байна. Орж ирсэн баярлалаа гэж шүү дээ. Тэдний оршихоо баярлалаа. Тэгээд багштайгаа маш сайхан яриа өрнүүллээ. Талархлаа багшаа. Тэгээ чи нэг яриад байсан шүү дээ. Нэг юунууд айгуу тийм энгийн болдго юм байна. Яаж ингэж байсан чи одоо өөрөө мэдэрлээ шүү дээ. Би өөрөө ийм энгийн болохоор бол ийм энгийн болдог байхгүй. Харин тийм бэ. Ингээд өөрийгөө нэг хүчлэх шаардлага байдгүй юм байна. Тэгээд аясаар таны нөгөө нэг зөөлөн арга техник чинь маш гоё юм байна ер нь. Жохон ширүүтчих гэдэг юм аа би бас заримдаа ингээд могцсон яачих гад ер нь ийм тайван тэгээд ерөөсөө л одоо за ямар ч байсан бяцлаглаа хийчих. За дараагаар нь техникээ явна. За түр байж байгаарэ гэл ингэх мэгч өгт бас их айгүй тийм намайг гоё тайван болголоо. Түүнээс би ч юм уу жоох адгүй юм шүү дээ. Ханддаг байхгүй. Гэхдээ би дандаа юм байгаагүй байхгүй юу? Өмнө нь одоо би заримдаа хүүхдүүд өдөр багшилж байгаа. За чи ястаа яг одоо энийг ингэж хийх хэрэгтэй гэдэг нөгөөдөө хүр дүн дээр нэг их томлордог байсан. Үр дүнгийн заавал онцгой байх хэрэгтэй. Заавал гэдэг зүү гэдэг шиг те. Заавал гэдэг нэг ч алдаагүй бүх юмудаа ойлгоцсон байх хэрэгтэй гэдэг нэг шаардлага өндөртэй байсан баг. Тэгээ одоо болохоор арай өөрчлөгдсөн. Арай өөр болоод өөр ингээ хандлага өөр сургалтууд хэрэгтэй юм байна гэдэг өөр дээр ажиллаад тэгээд энийг бас хүмүүс дамжуулдаг гэсэн. Үжигээд нэг газар ингээд байгаад байхгүй гэсэн шүү дээ. Байг хөгжил нэг бол нэг газар зогсон. Тэр хөгжих сонголтын эзэн биш дээ. Одоо л манай Монголын урлагийн сэтгэл заслыг хөгжүүлэх холбоо болохоор би үүнийг хөгжүүлэх дээр нэг хөвгөлөрдөг. За тэгээд тайлаа нэг дуус чадахгүй байсан ч гэсэн одоо нэг дуусах та. За тэгээ баярлалаа агш. Тэгээд дараа нь одоо уулзлаа тий одоо магадгүй жилийн дараа 2 жилийн дараа ингээд сонсоор зарж арай өөр зүйл сонсож өгдөг. Гоё дурсамж надад энэ цаг хугацаанд бүтээгдсэн баярлалаа агш. За баяртай. За баяртай агш.